Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвтэй хамтран уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтөд танилцах, туршлага солилцох салбар форумыг Дархуул аймагт зохион байгуулж байна. Форумаар аймагуд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, сайн туршлага, тулгамдж буй асуудлаа хуваалцах, төлөвлөгөөний төслөө хамтран сайжруулах, цаашид хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох зорилготой юм а. Салбар форумд Дархан уул, Говь Сөмбөр, Өвөр хангай, Өмнө Говь, Сэлэн аймагуудын 60 гаруй албан хаагчид оролцож байна. Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд тус салбарын албан хаагчдын уур амьсгалын талаарх мэдлэг мэдээллийг хангалттай сайнч тухайлсан буюу наривчилсан техникийн мэдээлэл дутмаг байна гэжээ. Харин уг судалгааны дүнгээр орон нутгаас Дархан уул аймаг онцгойлон сайнаар үнэлэгджээ. Аймагуд тухайн аймагт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа аймгийн нийгэм эдийн засгийн салбарт уур амьсгалын өөрчлөлт яг ямар байдлаар нөлөөлөд байгаа юм. За нөгөө талдаа тухайн аймгаас хэдийн хэмжээний хүлэмжийн ялгараад байгаа энэхүү судалгаанууд байгаа энэхүү суурь нөхцлүүдээ болоод за энэхүү нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэрхэн аймгийнхаа түвшинд бууруулах боломжтой. Энэхүү ялгараад байгаа хүлэмжийн хийгээ аймгийнхаа түвшинд хэрхэн бууруулах юм бэ талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг бол боловсруулсан байгаа. За өнөөдөр Дархан уул аймагт бүсчилсэн энэхүү уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөөний бүсчилсэн хилцүүлэг форумыг бол зохион байгуулж байна. Орон нутгийн түвшинд яагаад уур амьсгалын өөрчлөлийн бодлого төлөлтийн асуудлыг хурцхан зүйтэй вэ гэдэг судалгаанууд гарсан. За энэ хүрээндээ бол мэргэжлийн байгууллагын хүмүүсийн бол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл бол бас хангалттай байна. Харин за тухайлсан буюу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл байгалийн нөөцийн салбарт яаж нөлөөлж байгаа. Хүлэмжийн хийх эрчим хүчний салбараас яаж тооцоолох нь илүү наривчилсан техникийн мэдээлэл бол дутмаг байгааг бол бид нар энэ судалгаагаараа бол анзаарсан. Дархан уул аймгийн хувьд бол бусад 21 аймгаас илүү онцлогтой. Дархан уул аймаг бол энэ тал дээр бол нэлээд сайнаар үнэлэгдсэн аймагуудын нэг байсан. За мөн 21 аймгийн аймаг болон хийж байгаа улсын хэмжээнд хийж байгаа энэхүү төлөвлөгөөн дээрээ бол Дархан уул аймаг бол манлайлалд оролцож байна. Ялангуяа Дархан уул аймгийн байгаль орчны газар дээр түшгэлж байгаа энэхүү төлөвлөгөөний төсөл маань бол улсын хэмжээнд жижиг байдлаар сайн туршлага болох хуйцаар бол ингээд төлөвлөгдөөд явж байна. Энэ хүрээндээ ч бид нэр Дархан уул аймгийг сонгон өнөөдөр 4 аймгийг Дархан уул аймагт ураад Дархан уул аймгийн сайн туршлагуудыг жишээнүүдийг танилцуулахаар бол ингээд өнөөдрийг хэлэлцүүлгийг бол зохион байгуулж байна. Манай аймаг 2023-2024 онуудад байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд аймгийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах төлөвлөгөөг урьдчилсан байдлаар 2 бүлэг 15 зорилт 115 арга хэмжээтэйгээр боловсруулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд хүлэмжийн бууруулах чиглэлд олон ажлыг үе шаттайгаар хийж эхэлсэн. Тухайлбал шаардлага хангахгүй уурын зуухнуудыг буулгах, автомашины яндангаас ялгарч буй хүлэмжийн хийн стандарт нэвтрүүлэх, ногоон дархан 2032 зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За ер нь бол энэ дэлхийн нийтэд тэр тундаа энэ төвлөрсөн хот суурин газруудад учирч байгаа гол асуудал бол энэ хөрсний бохирдол, за байгаль орчны энэ сөрөг нөлөөллийн асуудлууд бол нэлээд хурцаар тавигдж байгаа. Тэр дундаа энэ хүлэмжийн хий ялгарлыг бууруулах, сааруулах энэ төлөвлөгөөнүүдийг бол тухайн хотын, улсын энэ том бодлого дотор оруулж явах юм зайлшгүй шаардлагууд ингээд үүсэж байгаа. За 2023-24 онуудад энэ байгаль орчны сайттай аймгийн засаг даргын байгуулсан гэрээнд бас энэ туссан энэ томоохон ажил, энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох энэ сааруулах чиглэлд бол энэ төлөвлөгөө боловсруулж батлуулна гэдэг энэ ажил бол ингээд энэ гэрээнд туссан байдаг. Тэгээ энэ хүрээнд бол бид бүхэн энэ форумыг энэ байгууллагуудтай хамтран Дархан уул аймаг 5 аймгийнхаа дунд туршлага солилцох форумыг зохион байгуулж байгаа. За Дархан уул аймгийн хувьд бол нийт энэ хүлэмжийн хий ялгарлын бол 88 орчим хувь нь энэ эрчим хүчний үйлдвэрлэлийн салбараас гардаг. За үлдэж байгаа нөгөө барилгын салбар, хог хаягдал, айл өрхүүд. Тэгэхээр бид бол энэ эрчим хүчний салбар дээр энэ шин техник, технологиг нэвтрүүлэх ийм зайлшгүй шаардлагууд байна гэж ингэж бас тодорхойлж байгаа. За тэгээд бид дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө бол аймгийн иргэдийн хурал тун утгагүй бас өргөн барьж хилцүүлж ингэж төлөвлөгөөгөө батлуулах юм учиртай. За сүүлийн жилүүдэд бол Дархан уул аймаг бас энэ хүлэмжийн хийг бууруулах чиглэлд бол онцгой анхаарал хандуулж энэ ажиллаж байгаа гэдгийг бол иргэд бас мэднэ. Бид үе шаттай энэ уурын зуухуудыг буулгах, за автомашины яндангаас ялгарч байгаа энэ хүлэмжийн хийд бас тодорхой стандартуудыг нэвтрүүлэх,
За мөн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан аймаг Ногоон Дархан 2032 нэртэй ийм хөтөлбөрийг бас хэрэгжүүлж энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, за энэ сөрөг нөлөөллийг сааруулах чиглэлд бол бас тодорхой хувь нэмрээ оруулаад ажиллаж байгаа. За одоо илүү бидэд энэ наривчлсан төлөвлөгөө рүүгээ орж энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах хэмжээшгүй шаардлагууд бий болж байгаа гэдгийг энд бас онцолж хэлмээр. Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар 1323 мянган тонн хүлэмжийн хийг үүсгэсэн байна. Үүнээс эрчим хүчний үйлдвэрлэлээс 653.2 мянган тонн буюу 87.1%, айл өрхөөс 3999 мянган тонн, барилгаас 3670 мянган тонн, зам тээврээс 477 мянган тонн, хөдөө аж ахуйгаас 83 мянган тонн, хог хаягдлын салбар 28,6 мянган тонн буюу үлдсэн хувийг эзэлж байна. Үүнтэй холбогдуулан Дархан аймаг хүлэмжийн хийг сааруулахад эрчим хүч, дэд бүтэц үйлдвэрийн газар, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбар, шин дэвшилтэт технологи, ногоон технологи нэвтрүүлэх, түүхийн дүрсний хэрэглээнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, инновац нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм а.